За ихэнх хүнд иргэд сонгогчдоо та бүхэндээ энэ өрөө амар амгалан айлтган мэдчилье. Баянгор аймгийн сонгуулийн хорооноос ээлжид мэдээлэл хийж байна. Өнөөдөр та бүхэндээ би дараах 7 чиглэлээр бас мэдээлэл өгье гэж бэлтгэж ирлээ. За нэгдүгээрт нь бол сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэсэн сонгогчдын тооны талаар мэдээлэл өгье. Улсын бүртгэлийн хэлцээс эцсийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэж тоогоо бидэнд ирүүлсэн байна. Ингээд Баянгор аймгийн хэмжээнд бол 58,103 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн байна. За дараагийн өгөх мэдээлэл бол Баянгор аймгийн хэмжээнд дээр аймгийн сонгуулийн хороо, за 20 сумд одоо сумын сонгуулийн салбар хороо, за 105 гисгийн хороо одоо үйл ажиллагаагаа явуулж байна. За маргааш бол та бүхэн мэдж байгаа санал авах өдөр. За энэ санал авах өдрийн үйл ажиллагаанд бол 105 гисгийн хороо одоо бүгд бэлтгэлээ бүрэн хангаж санал авах үйл ажиллагаа бол одоо эхлүүлэхэд бэлэн болсон байгаа. За өнөөдөр бас зөөврийн битэмжилсэн хайрцгаар одоо бас санал авах ийм үйл ажиллагаа бол явагдаж байгаа. За энэ зөөврийн битэмжилсэн хайрцгаар санал авах энэ үйл ажиллагаа бол мөн хууль журмаар бол тодорхой тусгагдж ингэж журамлагдсан байгаа. За энд бол урьдчилсан одоо зөөврийн битэмжилсэн хайрцгаар санал хураалт өгөхөр бол тодорхой журмын хүрээнд бол нэгдүгээрт бол биеийн эрүүл мэндийн шалтгаанаар одоо санал хуваарьнд хүрэлцэн ирэх боломжгүй болсон одоо энэ сонгогчдыг өөрсдийнх нь хүсэлт, за эмчийн магадлага, за тэгээд бусад холбогдох бичиг баримтыг үндэслэж одоо зөөврийн битэмжилсэн хайрцгаар санал авах нэрсийн жагсаалтыг бол одоо сонгогчийн үндсэн нэрсийн жагсаалтаас хасаж тусад нь өгүүлдэж ингэж явж байгаа. За энэ сонгогчдын нэрсийн жагсаалтаас одоо тусдаа ингэж гарсан энэ сая миний хэлсэн зөөврийн битэмжилсэн хайрцгаар санал авах энэ нэрс бол тоо бол аймгийн хэмжээнд бол 1033 одоо сонгогч бол зөөврийн битэмжилсэн хайрцгаар саналаа өгөхөр бол саналаа ирүүлсэн байна. За мөн эрүүл мэндийн энэ тоон дотор бол эрүүл мэндийн шалтгаанаар саналаа өгөхөр ирүүлсэн тоо зөнкөлж байгаа. За мөн шүүхийн шийдвэрээр одоо цагдан хоригдож байгаа эдгээр хүмүүс бол бас энд орсон байдаг. За хуулийн нэг одоо бас заалт нь бол нийтийн дайчилгаанд хамрагдсан албаа хаагчдыг бол бас зайлшгүй одоо зөөврийн битэмжилсэн хайрцгаар санал авахар тусалсан байгаа. За одоогоор бол нийтийн дайчилгаа бол Баянгор аймагт явагдаа байгаа. Тэгэхээр хэрэг хоёр одоо төрлөөр бол зөөврийн битэмжилсэн хайрцгаар нийтдээ 1033 одоо сонгогч бол зөөврийн битэмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа бол явагдаж байна. Үүний дүн мэдээг бол өнөөдөр 22 цагт сонгуулийн аймгийн сонгуулийн хороо нэгтгэж бид нар сонгуулийн ерөнхий хороонд бол хөрвүүлнэ. За сонгуулийг хууль ёсоор одоо ажиглагчаар одоо ажиглагчдын тухай асуудал бол үеийн одоо сонгуулийн хуулиудад бол тавигдж ингэж шийдэгдэж явдаг. За энэ сонгуулийн тухай хуулийн дээр мөн энэ жил ажиглагчдын тухай асуудал тавигдсан байгаа. За нам ивсэл 4 хүртэл, за бие даагч мөн 4 хүртэл гэсэн ийм байдлаар сонгогчийн одоо ажиглагчийн одоо тооны дээд хязгаарыг бол заасан байдаг. За одоо ингээд яг энэ хууль журмын хүрээнд сумдын сонгуулийн хорооноос ажиглагчийн үнэлгээ авч санал авалтын үйл ажиллагааг ажиглахаар бол нийтдээ 1195 ажиглагч бол Баянгор аймгийн хэмжээнд бол ажиллахаар байгаа. За үүнийг одоо намаар ангилж үзэх юм бол Монгол ардын нам 413 ажиглагчийг, Монголын ардчилсан нам 404 ажиглагчийг, та бидний эвсэл 105 ажиглагчийг, шинэ эвсэл 96 ажиглагчийг, өөрсдийн төлөөх залуучууд, залуу эмэгтэйчүүд төрийн бас байгууллага сонгуулийн ерөнхий хороонд одоо сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар хүсэлт ирүүлсэн, зөвшөөрөл авсан байгаа. Эндээс 4 ажиглагч ажиллахаар байгаа. За бие даагч мөнх эрдэнэ 173 ажиглагч ажиллуулахаар бүртгүүлж хуулийн дагуу үнэмлэхээ авч эрхээ авсан байна. За дараагийн миний өгөх мэдээлэл бол санал өгөх үйл ажиллагаа байгаа. За санал өгөх үйл ажиллагаа энэ жил бол бас онцлог болж байгаа. Өмнө би бас мэдээлж ирсэн. Энэ жил бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжчихсэн. Энэ коронавирус цар тахлын үед одоо нэлээд онцлогтойгоор ингэж сонгуулийн үйл ажиллагаа бол явагдаж байгаа. За санал өгөх үйл ажиллагааны гол хэсгийг бол бас яг энэ байдлаа уялдуул зохицуулахаар
журмалсан байгаа. Монгол Улсын засгийн газрын 188 дугаар тогтоолоор энэ асуудлыг журмалж гаргасан байгаа. Энэ талаар бол үүн би бас мэдээлэл өгч ирсэн. За аймгийн засаг дарга буюу аймгийн онцгой комиссийн даргын одоо тушаал гарч энэ асуудал дээр тусгайсан чирэг үүргийн байгууллагууд буюу цагдаа, тагнуул, за онцгой байдлын ерөнхий газар, мэрэгжлийн хяналтын газрын одоо ажилтан албан хаагчдыг дайчилж байгаа. Эрүүл мэндийн газрын ажилтнуудыг, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг одоо бүхэлд нь бас энэ үйл ажиллагаанд дайчилж байна. За дээрэс нь сонгуулийн хэсэг тойргийн хороодод ажиллаагүй төрийн албан хаагчдыг бас дайчилж оруулж болохоор чиглэл өгсөн байгаа. За саяхан бид бол дөрвөн чиглэлд бол энэ санал тоолох төхөөрөмж, за саналын хувьс, за бусад одоо эд материалын зүйлийг бол хөргөж хүлээлцэх ажлыг бол цагдаагийн хамгаалтан дор, тагнуулын хяналтан дор бол ажлын дөрвөн хэсэг гарч өргөсөн байгаа. Энэ үеэрээ тухайн одоо сумдын тойргийн гишүүдтэй, сумдын одоо сонгуулийн хорооны гишүүдтэй, мөн одоо хэсгийн хороодын гишүүдэд бас энэ чиглэлээр үүрэг чиглэлэгч үйл ажиллагааг бас газар дээр нь үзэж танилцсан байгаа. Тэгэхээр бидний өгсөн гол чиглэл бол энэ цар тахлаас урьдчилан сэргийлэх энэ хүрээнд бол ямар журмыг, энэ журмын хэрэгжлийг хэрхэн хангах тал дээр бол тодорхой зөвлөмжийг өгсөн байгаа. Энэ зөвлөмжийн хүрээнд бол манай төрийн албан хаагчид бол тусгай томилгоогоор одоо дайчлагдан ажиллаж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн одоо өгсөн үүрэг чиглэлийг бол одоо бүрэн хангаж саналаа одоо өгөхийг бол бас сонгогч түмэндээ бол уриалж байгаа юм аа. Амны хаалт маск одоо гар ариутгал тэмцээн бүгд хийх байна. За амны хаалт, гар ариутгал, за хамгаалтын бэлий, за тэгээд ариутгал халдварж үлдээх нь бүрэн хийгднэ. Энийг бол шинээр томилогдсон одоо тусгаалan одоо томилогдсон албан хаагчид бол энэ үйл ажиллагааг бол зохион байгуулж зохицуулж гүйцэтгэнэ. Энийг бол одоо бас сонгуулийн хороодуудад за аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 6 сарын 15-нд 634 тоотоор зөвлөмж хөргөөсөн байгаа. Энэ зөвлөмжийг хүрээдүүлэх ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр байгаа. За санал авах үйл ажиллагаатай холбоотой бас сонгуулийн ерөнхий орооноос хэвлэж ирсэн энэ сонгогч танаа гэсэн одоо зөвлөмжийг бол одоо бас өргөж байгаа. За энэ зөвлөмжийн хүрээнд бол үндсэндээ энэ өндөржүүлсэн бэлэн байдлыг коронавирус сар тахлын үеийн одоо энэ үйл ажиллагааг санал авах үйл ажиллагаатай хэрхэн уялдуул зохицуулах вэ гэдэг талаар нэлээд наривчсан юм зөвлөдүүдийг үл хийсэн байгаа. Энэ дээр сонгогчийн санал алхам гэдэг ийм зураглалыг үйлдэж өгсөн. За энийг бол бид нар Баянгор аймгийн Баянгор хот одоо сумын хэмжээнд бол бүх сонгогч нарт хүрэхээр бол одоо үүрэг чиглэлэгч хэвлэж хөргүүлсэн байгаа. За сумдуудад бол бусад сумдуудад бол бид нар 200 хүртэл их одоо энэ зүйлийг бас хэвлэж хөргсөн байгаа. За энийг бол манай хэсэг тойргийн хороодод ажиллаж байгаа хүмүүс бол шаардлагатай бас бүх хүмүүст бол хөргөж ингэж ажиллахаар бас үүрэг чиглэл өгдсөн байгаа гэдэг хэлье явж. За ер нь бол сонгогч одоо бас гэрээсээ гарахтаа гар хөлөө хариуцгаад за тэгээд амныхаа маскыг зүгээд ингээд сонгуулийн санал авах байранд ирнэ. Сонгуулийн санал авах байранд ирээд бол хоорондоо 1.5-аас 2 метрийн зайтай одоо гадаа бол дугаарлан зогсно. За энэ хугацаанд бол сонгогчийн гарыг хариуцгаж амны хаалтыг бол олгоно. За ингээд амны хаалт гараа хариуцуулаад амны хаалтаа зөвгээд сонгогч бол санал авах байранд нэвтэж ороод хамгийн ихэнд бол иргэний бүртгэлийн ажилтан дээр очиж хурууны хийгээ бол таниулах ёстой. За хурууны хийгээ таниулсны дараа бол гараа дахин хариуцгаад тэгээд тэр хүнд бол одоо бэлий өмсөх ёстой байгаа. За тэгээд тухайн бэлгийн бэлийг өмсөж санал тоолох төхөөрөмжөнд саналын хувцас бол бэлийг аваад бол тухайн хэсэгт бүрдэхдээ сонгогч мөн бол бүртгэлийн хувцас гэдэг зүйлийг бол сонгуулийн ажилтан олгоно. За ингээд бүртгэлийн хувцсыг авсны дараа бол хэсгийн хорооны ажилтанд бүртгэлийн хувцас өгөөд бол саналын хувцас бол авнаа. За тэгээд саналын хувцас тусгаалan зассан бүхээгт ор тэмдэглээд за тэгээд дараа нь бол санал тоолох төхөөрөмж саналын хувцас бол уншуулнаа. За үүний дараа санал авах байрнаас гарахдаа бэлийг хогийн савнд хийгээд заман гараа хариуцуулаад ингээд санал өгөх үйл ажиллагаа бол тухайн сонгогчийн хувьд бол одоо ингээд дуусч байгаа. Ийм байдлаар бол алхмаар одоо зүйлийг зааж өгсөн. Энэ зүйлийг бол бид нар сонгуулийн хорооны одоо гадна татна байршуулах за мөн үргэлжилсэн байдлаар бол сонгогч олон түгээх ийм ажлыг хийсэн байна. За Баянгор сумын хувьд бол бид нар яагаад сонгогч болгонд одоо хөргөж ингэж энэ зүйлүүдийг өгж байгаа гэхээр энэ үүний ард дээр бол яг аль байран дээр одоо санал өгөх нь бол тодорхой одоо гараараа манай сонгуулийн хэсгийн хороодууд за тухайн одоо багийн нийгмийн ажилтан тогтсон сонгуультнууд бол хамтран ажиллаж энийг
одоо хаягийн тодорхой аваад тэгээд бүх хүмүүсд хүрэх хэлээ зохион байгуулж байгаа. Энэ бол сонгогчийн нэрсийн загас өмнө мэдээлж ирснээр бол одоо нөгөө багийн клинц өөрчлөгдсөн. Шинээр нэг баг одоо үүсэж бий болсонтой холбогдлолтойгоор бол зарим хүмүүс бол яг тухайн хаягнаас өөр хаягн дээр байгаа. Гэмжлийн юм шалтгаанаар бол яг хаана очиж сандаа хүмүүс мэдэхгүй төөрөгдөж байгаа юм байдлаар байгаа. Гэхдээ хүн болгоны мэдээллийг бол уг нь бүртгэл цэг юм гэсэн сайт дээр бол бүрэн байршуулсан байгаа. Тэргээр ороод эргэстрийн дугаараа хийхэд бол нэрээ юм эргэстрийн дугаараа хийхэд бол хаана очиж сандаа өгөх нь бол тодорхой харагдах. Ийм зүйл бол бас мэдээлэгдсэн байгаа гэдэг бол өвн мэдээлж ирсэн бас энэ дахин давтан хэлье гэж ингэж бодож байна. За сонгогчдод анхааруулах зүйлийг бол энэ дээр бол хэлсэн байгаа. Ер нь сонгогчд бол хамгийн гол нь бол сандаа одоо зөв тэмдэглэж өөрийнхөө одоо бас зорж ирсэн ажлаа бол бүтээх ёстой. За энэ нь бол төрийнхөө одоо сонгуульд төрөө одоо эрх дээд байгууллагыг сонгож байгаа иргэний одоо том эрх бас нөгөө талаас үүрэг байгаа гэдгийг бол санах ёстой. За энэ дээр бол нэгдүгээрт бол энэ хамгийн гол юм бол одоо яг одоо манай Баян-Хонгор аймгийн 3 дугаар тойрог бол 3 мандаттай байгаа. 3 мандатын яг тоотоо тэнцүү тэмдэглэгийг бол хүнийг сонгох тэмдэглэгийг хийх ёстой. Илүү буюу илүү гарах буюу альсвал 3 хүрэхгүй дутуу тэмдэглэсэн тохиолдолд бол таны санд бол хүчингүй болохыг бол анхаараарай гэдэг ийм зүйлийг бол бид нар бас санамж болгож хэлж байгаа. За мөн одоо иргэдийн дунд одоо яригдж байгаа нэг зүйл бол энэ санал тоолох төхөөрөмжн дээр бол одоо бас эргэлзэж байгаа байдал бол одоо бас зарим нэг одоо нам ерөөсөл биедааны шивтийн зүгээс бол явуулж байгаа. За энийг бол зөвхөн манай аймаг төдийгүй бас улсын хэмжээнд бол хүмүүсийн сонирхож асууж байгаа. Бас үл итгэх байдал бол үүсэж байгаа. Тэгэхээр ийм асуудал бол байхгүй. Санал тоолох төхөөрөмжийг бол бид нар туршилтын санал тоолох авах байдал. За тэгээд түүнийг өөдөл дамжуулах гэсэн энэ туршилтыг бол бид нар энэ 6 дугаар сарын 20-ны өдөр бол улс орны дээр хийсэн байгаа. За манай аймагт бол тараагдсан бүх одоо тоног төхөөрөмж бүрэн ажилласан. За баазгаан суманд нэг эвдрэл гарсан тэрэгд орон сольж манай мэдээлэл технологийн даамлууд очиж сольж үйл ажиллагааг хэвэн болгосон. За баян болгоход тэжээлийн болох буруу бас нэг зүйл саадлал гарсан. Тэрийг бол бас солиодсон. Одоо бол санал тоолох төхөөрөмжийг бүрэн хэвэн ажиллаж байгаа. За явцын дунд бол энэ асуудал гэмтэл гарах юм бол бид нар одоо унаамнш за ажиллах хүчний бол бэлэн байлгаж байгаа. Тэгээ яаралтай очиж сольж санал хожлогоо цааш саадгүй үргэлжлүүлэхээр бол зохион байгуулсан байгаа гэдгийг бас хэлье гэж ингэж бодож байна. За энэ санал тоолох төхөөрөмжөнд үл идэх асуудал бол ерөөсөө байж болохгүй. Яагаад гэвэл энийг одоо бид нар бас хуулинд заасан байгаа. Тухайн гисгийн хороодын 50 хүртэлх хөвд нь бол санамсаргүй шадлтын аргаар, санамсаргүй төврийн аргаар хяналтын тоолгыг гар аргаар хийнэ. Тийм учраас бол энэ хоёр бол одоо явц цав ингэж нийлдэг. Уг нь практикаараа бас одоо бид нар олон удаагийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцож ажиглаж одоо энэ байдлыг бол харсан. Үнэхээр одоо энэ санал тоолох төхөөрөмжнөр бол ямар нэгэн алдаа бол гардгүй нь бол отлогдсон байгаа. Тийм учраас бол иргэд сонгогчид таны санал бол одоо өгсөн санал бол үнэн зөв уншигдэж дэмжсэн хүн чинь бол тодорхой хэмжээгээр нэлээд аваад гарна гэсэн ийм ойлголттой байж саналаа өгөөрэй гэдгийг та бүхэндээ бас захих байна. За мөн саналын хуудас хэвлэлтийн асуудал дээр бас нэлийн асуудал ярьж байгаа. Ялангуяа одоо бас зарим одоо нэр дэвшигчдийн компаниг хэвлсэн учраас бол ер нь бол тэр тодорхой ялах юм байна гэсэн ийм одоо цуурхал маягийн юм бас дэгдээсэн байна. За энэ асуудал бол угаасаа улсын хэмжээнд бол үнд цаасыг одоо хэвлэх хэрэгтэй цөөхөн компани байдаг. Эдгээр бол тендер шалгуулалтын аргаар энэ асуудлуудыг шийдсэн байдаг. За манай аймгийн хувьд бол өөр одоо мөнхийн өсгөөс өөр компани дээр бол манай аймгийн саналын хуудсыг бол хэвлүүлсэн байгаа. Энэ дээр бол эргэлт зүйлгүй одоо саналын хуудас болгон бол одоо яг та бүхний гар дээр очихдоо одоо энэ дээр ямар нэгэн илүү тэмдэглэг юм уу ямар нэгэн зүйл байхгүй байгааг бас ажиглаж харж ханж болно гэдгийг та бүхэнд хэлэх байна. За саналын нууцлалын тухай бол Монгол Улсын их хурлын сонгуулийн одоо хуулиар бол нэрвчлэн заагаад өгсөн байгаа. За та бүхэн бол сонгуулийн одоо хэсгийн орон дээр саналаа өгтөө одоо тусгайлан бэлтгэсэн бүхээгт очиж одоо саналаа тэмдэглэнэ. За саналыг бол тусгайлаа одоо нууцлалын зориулалттай тийм хавцанд бол саналаа хийгээд за санал тоолох төхөөрөмжөнд очиж хийхээр байгаа. За тэгэхээр зэрэг одоо саналын нууцлалтай яг холбоотой одоо тэр тухайн үеийн үйл ажиллагаа бол иргэн таны одоо яг
хариуцах зүйл байгаа. Тэгэхээр яагаад тэгэхээр зэрэг түрүүний нөгөө санал тоолох төхөөрөмж нь бол одоо найдвартай таны саналыг бол одоо бүрэн нууцлсан тийм төхөөрөмж байгаа гэдгийг одоо сая дарга маань хэллээ. За тэгэхээр зэрэг яг саналын нууцтай холбоотой бас энэ хуулийн дээр бол хоригдсан зүйлүүд иргэн тантай холбоотой хоригдсан зүйлүүд байгаа. За сонгогчд одоо хориглох зүйл эйг бол хуулиар тусгайлан заасан байгаа. За тэгэхээр нэгдүгээрт бол за санал өгөх ирэхгүй гэдгийг мэдсээр үж тухайн одоо сонголт юуны хэсгийн хорон дээр ирж санал өгөхийг завдах. За мөн хуримч бичиг баримт болон одоо өөр хүний бичиг баримттай ирж санал өгөхийг бол хоригдж байгаа. За дараагийн асуудал бол санал өгөх хуудсыг авч гарах. За мөн гаднаас санал одоо өгөх хуудас барьж орж ирэхийг бол мөн хоригдж байгаа. За мөн одоо өөрийн саналаа болон бусдын саналыг одоо баримтжуулах зорилгоор зураг дарах тийм ээ. За бичлэг хийх, за мөн шууд дамжуулахыг бол мөн хатуу хоригдж байгаа. За энэ дээр бол аймгийн хэмжээнд одоо эсгийн хороодуудад бол гар утсыг тийм ээ. За энэ төхөөрөмжийг бол барьж орохыг за эсвэл бол саналаа өгөхдөө тусгайлсан бэлдсэн одоо тэр нөгөө савнд хийж үлдээгээд тэгээ санал өгөх үйл ажиллагаанд орохоор бол эсгийн хороодууд чиглэл өгсөн байгаа. Та бүхэн одоо энэ чиглэлийг бол баримталж одоо саналаа өгөх нь зүйтэй юм. За дараагийн асуудал бол саналын хуудсанд хийсэн тэмдэглэгийг одоо бусдад харуулах мөн зориултын бус одоо үзгээр тэмдэглэх асуудал байгаа. Энийг бол бас мөн хоригдж байгаа. За одоо саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэглэгийг бол саналын хуудсанд одоо тэмдэглэж үлдээх мөн хоригдж байгаа. За дээрх одоо хоригдсан зүйлүүдийг одоо үйлдсэн тохиолдол бол зөрчлийн тухай хуулийн 17-гийн одоо 1-ийн 30 дугаар зүйл зааснаар бол 10 одоо мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр одоо торгох тийм санкцтай байгаа. Энийг бас та бүхэн анхаарах зүйтэй баха. Ер нь бол энэ сонгуулийн хуулиар бол хандлал маргааны ямар субъектүүд одоо хүлээн авч шийдвэрлэх вэ гэдэг зүйлийг маш тодорхой заасан. Тухайлх юм бол аймгийн сонгуулийн хороо бол сумын сонгуулийн хорооны шийдвэртэй холбоотой хандлыг бид нар одоо бас хүлээн авч шийдвэрлэж байгаа. За яг энэтэй холбогдлоо бас 2-3 зүйлүүд ирсэн бидний ажлын хэсэг гаргаж шалгасан тухайлбал бол галуусхан дээр энэ асуудал яригдсан. За галуутын нөхдүүд бол бас ялч балдаа бүтгэл гаргасан байсан. Тэгээд тэр ноцтой одоо бас хөрөл өвчлөх биш байсан учраас тэгээд хоорондоо бас ойлголцож цаашдаа үйл ажиллагаа хийвсэн учраас бол бид нар санаалах асуудлыг яриад ингээд энэ асуудлыг бол дуусгасан баг жишээтэй. За сумын сонгуулийн ороод бол хэсгийн хороодын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр хандлыг бас хянагдсан шийдвэрлэх учиртай. Тэгэхээр сонгуулийн байгууллагууд бол шатраалсан байдлаар өөрөөсөө одоо сонгуулийнхаа байгууллагуудын үйл ажиллагааг харахаар байна. За эрүүгийн шинжтэй одоо асуудал байх юм бол тагнуулын гэрэл сарилын дагуу хянахаар байгаа. Зөрчлийн хэмжээтэй асуудал байх юм бол цагдаагийн газар хандлыг бас хүлээн авч шийдвэрлэхээр байгаа. Гэхдээ зарим одоо нам эсвэл виданы төвшдээс бол сонгуулийн хороонд бол цагдаагийн ч юм уу аль эсвэл тагнуулын хэлсэн одоо шалгах энэ асуудлаар бол гомдлог эргүүлж байгаа. За энийг бол харьяалын дагуу тухайн байгууллагууд шийдвэрлэж байгаа. За ямар зүйлүүд зөнгөж чинь гэхээр нэгдүгээрт бол энийг гүтгэж байна дайрчуд оромжиж байна одоо үндэслэгүй гүтгэлэг хийх хийж яах гэсэн ийм гомдол бол ирж байгаа. Энийг бол бид нар цагдаагийн газар л шилжүүлж байгаа. Цагдаагийн гаргалт зөрчлийн хэрэг нээгээд эрүүгийн хэрэг үүсгэхээр хүлээлтийн асуудлаар бол асуудлыг шийднэ. Ноцтой байдал үүсээд эрүүгийн хэрэгсээ бол харьяалын дагуу тагнуулын гэрэл рүү шилжүүлэхээр ингэж заагдсан байна. За мөнгө эд зүйлс тарааж байгаа асуудлаар бас нэлээд гомдол маргаа ирж байгаа. За энийг бол бас тагнуулын гэрэл цагдаагийн харьяалын дагуу бас ингэ шалгаа явж байгаа. За ийм асуудал бол манай аймаг дээр хийхэд ирсэн юм тохиолдол байгаа. За энийг бол халуурдах байгууллагууд шалгаа явж байгаа. За ер нь бол захирамд нь хэлэхэд бол энэ иргэдийн саналыг одоо мөнгөөр худалдаж авах оролдог бол яагаад ч байж болохгүй зүйл. Энэ бол төрийн эрхийг бол одоо бас хууль бусаар авах гэмтрийн нэлийн томоохон одоо бас санкц авсан ийм зүйлтэй байгаа. Тэгээ иргэд ч гэсэн одоо бас мөнгө зүйлд одоо хууртаж саналаа өгвөл та өөрийнхөө төр арих эрхийг бол одоо бас мөнгөөр арилжаалж яана гэж ингэж үзэх ийм асуудал болж байгаа. Тийм учраас иргэн та бүхэн аливаа хууль бус сурталчилгаа хуулаад одоо үйл автаж өөрийнхөө одоо сонголтыг хийх зүйтэй гэдэг зүйлийг бас би иргэн сонгогчдод зөвлөмж болгож хэлэх байна. Сонгуулийн эрсийг хэрхэн бүрдүүлэх вэ? Эрсийн мэдээллийг бас маргааш явах бодлоор өгөх вэ?
За маргааш бол эртний мэдээ бол 11 цаг. За 12 цаг, 17 цаг, 21 цагтай сонгуулийн ерөнхий хороонд бол хөргүүлэхээр бол бид нар ингэж чиглэл авсан байгаа. За энэ жил бол эрдсэн мэдээ бол бас шууд одоо онлайноор дамжиж байгаа. Сервер төв сервүүдээр очиж байгаа. За мөн хэвлэлээр одоо хэвлэл мэдээлэл ялангуяа телевизүүдээр бол олон нийтийн телевизүүдээр бол одоо нөгөө сонгуулийн дүн гарахад одоо хэдэн хувьтай явж гардаг. Үүнтэй адилхан тухайлах юм бол одоо Баянгор аймгийн Баянгор сумын одоо сонгогчдын хэдэн хувь нь бол одоо саналаа өгöd байна гэдэг ийм мэдээлэл бол одоо бас гараа яваад ах юм боломжтой. Тэгэхээр бол хөдөө байгаа одоо гисгэн хороодууд ерөөс сүлжээтэй газар байх юм сүлжээнээсээ шууд одоо бас мэдээллийг энэ төв серверээр дамжуулаад өгч болно. Дээрээс нь бидэрт бас утсаар энэ мэдээллийг давхар өгч бид нар энийг бол саяын дурдсан 12, 17, 21 цагуудад бол сонгуулийн ерөнхий хороонд бол хөрвүүлнэ. Улсын их хурлын ээлжид сонгуулийн кампани ажил бол үндсэндээ өчигдөр орой одоо тэг цагт бол өндөрлөлөө. За өнөөдөр бол одоо ямар нэгэн хуулга сурчлагын зүйл бол хийхдэггүй ийм хуулиар хориотой байгаа. За маргааш бол санал хураалтын үйл ажиллагаа өглөөний 7 цагаас 22 цаг хүртэл одоо үргэлжлэнэ. За энэ хугацаанд бол иргэд сонгогчид та бүхэн өөрсдийнхөө одоо эсийн хороонд бүртгэгдсэн эрсийн жагсаалтантай бүртгэгдсэн эсийн хороон дээр очиж саналаа идэвхтэйхийг та бүхнээс уриалж байна. Иргэн таны гарт Монгол төрийн алтан жилаа тастай байгааг хүнээ ухамсарлаж энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсье.